Бид нар чи өмнө нүүрсний сонсгол гэж нэг сонсоод Монгол орон дээр буу юм болсон. Дараа нь ногоо автобусны сонсгол гэж болж ирсэн санагдаж байна. За саяхан бид нар эрүүдэн шүүлтийн эсрэгээс сонсгол гэж шийдэж байгаа юм. Тэр сонсголыг ер нь хоёр үе шаттай хийж болохгүй юу гэдэг юм санал байна. Хуульд өөрчлөлт. Эхлээд хяналтын сонсголоо хийгээд тэгээд түүний дараа үр дүнгийн сонсгол хийдэг байна. Жилийн орчмын дараа. Тэгэхгүй бол яг ямар ажил хийгдсэн тодорхойгүй баахан хүмүүс энд орж зовлонгоо ярьж явдаг. Эртээ тэр сонсгол дээр нэг хүн хэлж илэн шүү дээ. Бид нар зөндөө энэ дээр ингэж ярьсан. Ерөөсөө шийдэгдэхгүй байгаа гэж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар их сонсоол яваад байгаа юм. Тэгэхээр асуудлыг яаж мухалсан бэ? Яаж шийдсэн бэ? Тэр нөгөө нэг хүн ирээдүйд байгаа нөхөрт ямар хариуцлага тооцсон бэ гэдгийг эргэж сонсох үүднээс үр дүнгийн сонсгол хийдэг болоо гэсэн санал байна. Манай нийгэмд ч нэг ийм яаж л одоо хариуцлагаас болтох гэдэг ажил айгүй их явдаг учраас ялангуяа хүчний байгууллагууд энийг дахиж хиймээр байгаа юм. Тэгвэл хүмүүс энэ чинь эргээд сонсдгийг энэ ажлыг нь хийя гэдэг тийм юу үүсэх баха бас зориг үүсэх бах.